За өнөөдөр бид нэр өгөгдлийн нийлмэг төрөл жигсаалттай ажиллах, за тэмдэгт мөртэй ажиллах гэсэн сэдвээр хичээл орно. За энэ дээр өмнөх хичээл дээр багш нь дурдж ярьж исэн сэдв маань тодорхойлт маань орж ирсэн байна. Тэрхүү тодорхойлтын дээр юу гэж ярьсан бэ гэхээр урлаг бол тухайн хүний бүтээлч сэтгэхүй юм а гэж дүгнэх юм бол харин програмчлал бол урлаг юм а гэж бас урлаг болох юм а гэж дүгнсэн байна. Тэгэхээр бид нэр бол програмчлалын хэл гэдэг бол програм бичнэ гэдэг бол өөрөө бас яг урлагтай ижилхэн ойлголтыг биднэрт бүх ойлгомжтой, боломжтой гэсэн үг. Ер нь яг урлагтай ижилхэн жисгөөж тийм үйлдэлийг бид нэр хийх боломжтой. За жигсаалт гэдэг маань бид нар ерөнхийдөө өмнө бол товчоор дурдсан өмнөх лекцэн дээр жигсаалт гэдэг маань нэг зүйлийн өгөгдлийн цуглуулгыг хэлж байгаа. Тэгэхдээ Python-ы энэ өгөгдөл цуглуулдаг програмчлалын хэлэн дээр ашигладаг өгөгдөл цуглуулдаг дөрвөн төрөл байдгаас дөрвөлээ өөр гэсэн утга ангилалтай ойлголттой байдаг. За жишээлбэл list гэдэг бол цуглуулсан датаг буюу өгөгдлийг ямар нэгэн байдлаар өөрчлөх боломжгүй өгөгдөл давхардахыг зөвшөөрдөг. Tuple нь тэгтэл цуглуулсан өгөгдлийг датаг өөрчлөх боломжгүй мөртлөө харин өгөгдөл давхардахыг бас зөвшөөрдөг. За ингээд энэ хоёр ижилхэн ойролцоо боловч set гэсэн олонлог буюу set гэсэн өгөгдлүүд нь цуглуулсан өгөгдлийг индексжүүлдэггүй, эренбэлдэггүй бөгөөд өгөгдөл давхардахыг зөвшөөрөхгүй. Харин dictionary өгөгдлүүдийг индексжүүлдэг боловч ямар нэгэн байдлаар өгөгдлийг эренбэлдэггүй, өгөгдөл давхардахыг бас зөвшөөрдөг байх нэ. За ийм та өгөгдөл цуглуулгач буюу одоо энэ дата цуглуулгын төрлийг сонгохдоо дээрх дөрвөн төрлийн дата цуглуулгачийн шин чанарыг ойлгох хэрэгтэй болно. За тодорхой өгөгдлийн багцад тохирох төрлийг сонгох нь өгөгдлийг хадгалах, үр ашигтай ажиллах, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд даваа талтай болно. Найт айлгачлаа болоо. За Python дахь хамгийн энгийн өгөгдлийн бүтц бол жигсаалт юм а. За ингээд хэдүүлээ жигсаалтаас та ажиллах жишээг үзье. Жигсаалтыг бид нэр бичихтэй дөрвөлжин халдан дотор бичдэг. Тэгэхдээ өгөгдлүүдийн таслаар тусгаарлаж бичснээр тухайн элемент нь жигсаалт болж хувирдаг. За яаж бичдэг вэ гэдгийг багш нь тайлбарлаж өгье. Энэхүү жишээн дээр за тэмдэгт мөр болно. Бүхэл тоо хэлбэрийн өгөгдлүүдийг агуулсан жигсаалт харагдаж байна. За дараагийн жигсаалт нь дан бүхэл тоо агуулсан байна. Дараа нь дан тэмдэгт мөр агуулсан жигсаалтууд байна. За ингээд хэдүүлээ жишээг ажиллуулад үзье. За new гэсэн командаа дараад шинээр ажлын байлаа нэгээд жигсаалтын нэрийг бол төрөл бүрийн нэрээр өгж болно. За жишээлбэл Mon гэж хувьсгчид жигсаалтын утгыг онооч өгч байна.
Одоо Мон гэдэг маань энгийнээр хэлбэл энгийн хувьсагч одоо чагсаалтын утгыг оноож өгөхөөр энэ бол чагсаалт төрлийн объект хувьсагч болж хувирна. За Мон дээр хэдүүлээ таслаар тусгаарч элементүүдэд бичих ёстой байгаа. За дээр нь тоогоо бичиж өгнө тийм үү? За тоо ээж болно, тэмдэгт мөр ээж болно, бутархай тооч ээж болно. Хүссэн хэлбэрээр өгөгдлийн төрлүүдийг хольж бичих боломжтой. Гэхдээ бутархай тоог бичихтэй цэгээр илэрхийлж бичих ёстой байгаа. За ингээ энэ Мон гэсэн чагсаалтынхаа утгыг хэвлэе гэвэл print command-аар Mon гэж биччихнэ. За ингээд хэлсэн дээр хэвлэхээр чагсаалтын утгууд гарч ирнэ. Дөрвөлжийн хаалттай хэвлэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр чагсаалт гэдэг маань дөрвөлжийн хаалтаар нэгээд дөрвөлжийн хаалтан дотор хаагаад өгдлүүдээ бичнэ. Тэгвэл дастаар тусгаарлаж өгдлүүдээ бичиж болно. Өгдлийн төрөл нь бүхэл тоо юм уу, бутархай юм уу, тэмдэгт мөр байх бүрэн боломжтой. Тэмдэгт мөр бай гэвэл чагсаалтынхаа хоёр талд double quote буюу давхар ажилтгийг бичиж өгнө гэсэн үг. Чагсаалтын элементийнхаа хувьд. За энийг бол чагсаалт гэж хэлнэ. За тэгвэл чагсаалтан дээр нэг зүйл байдаг. Тэр нь slice буюу чагсаалтын элементийг зүсэх гэсэн ойлголт орж ирдэг. Энэ ойлголт нь эхлэл болон төгсгөлийг нь индекс хаягаар зааж өгч тухайн хаягийн хооронд харгалзах тэмдэгт болон утга буцаахыг Python-д slicing буюу дасдах, зүсэх гэж нэрлэнэ. За багш нь та бүхэнд slicing-ийн үйлдэлийг шууд кодон дээр тайлбарж өгье. За түрүүний энэ жишээг авъя. За энэ жишээ маань 1 2 3 4 5 элементтэй жишээ байж байна. За энэ хүү жишээн дээр хоёр төрлийн индекс яригддаг байгаа. Нэг нь энгийн индекс. За тэр индекс нь болохоор тгээс эхэлж дугаардагдана. Ягаад тгээс эхэлж дугаардагдж байгаа юм бэ гэхээр энэ Python-д байгаа set, list, tuple, dictionary гэсэн дөрвөн төрлийн өгөгд цуглуулагч нар нь буюу одоо data collection буюу өгөгд цуглуулдаг энэ одоо объектууд нь массив төрлийн буюу массив дээр суурилсан индекстэй төрлийн утгуудыг хадгалдаг. Тийм учраас ингэж индексээр хаягддаг. Одоо багшийн та тайлбарсан энэ түрүүн бичсэн код бол энгийн индексээр тайлбарсан код байна. За харин сөрөг индекс буюу негатив индекс гэсэн ойлголт гарч ирнэ. Тэр нь болохоор араасаа хасах нэгээс жишээлбэл энэ хамгийн уртыг нь хасах 5, дараагыг нь хасах 4, хасах 3, хасах 2, хасах 1. Энийг негатив индекс гэж нэрлэнэ. Ингээд хоёр төрлийн индекстэй байдаг байх нь байна. Энгийн индекс нь тгээс эхэлнэ. Хамгийн ихнээсээ элементээсээ дугаардагдана. Негатив индекс нь араасаа хасах нэгээс эхлээд урагшаага дугаарлаж явна гэсэн үг. За тэгвэл индекстэй яаж хандаж ажиллах вэ гэж асууж иж магадгүй. Тэгвэл хэдүүлээ print command-аар Mon гэсэн чагсаалтынхаа 2 дугаар индекс нутгийг хэвлэе. Тэгэхин тулд дөрвөлжийн хаалтан дотор Mon гэж чагсаалтын нэрээ бичээд дөрвөлжийн хаалтан дотор элементийн дугаарыг бичээд өгнө. За ингээд хэвлэх юм бол 4.5 гэсэн утга гарсан байна. Энэ бол энгийн индексээр хандж байгаа жишээ. За одоо багш нь сөрөг индексээр хандж байгаа жишээг үзүүлье. Mon гээд дөрвөлжийн хаалтан дотор хасах 3 гэж бичээ. За ялгаагүй 4.5 гарна. За тэгвэл хасах 4 гэж бичээ. Тэгэх юм бол саний өөрчилсөн 4A гэсэн элементийн утга гарна гэсэн үг. За энийг slicing гэж хэлнэ. Тэгвэл slicing дээр буюу нөгөө тухайн чагсаалтын утгыг дастаж хэвлэхийг slicing буюу дастах гэж хэлдэг юм байна. Тэгвэл энийг одоо хэдүүлээ slicing-ыг яг түрүүний өмнөх өчигдрийн хичээл дээр орсон шиг range функц шиг тийм үү? Start, stop, skip гэсэн 3 алхмаар нь ойлгож үзье. Тэгэхээр энэ чагсаалтан дээр ажиллахад бид нэр энэ дөрвөлжийн хаалтан дотор элементтэй хандахдаа start, stop, skip гэсэн 3 үйлдэлээр хандаж ажилладаг. Ингэж хандаж ажиллахын тулд бид нэр хамгийн ихэнд нь эхлэх утгаа зааж өгнө. За жишээлбэл эерэг индексээр бол тгээс эхлээд 4-р индекс хүртэл хэвлэнэ. Тэгвэл 2 алхмаар хэвлээрээ гэвэл үр дүн ингэж гарч байна. За энэ дээр алдаа гарсан.
За багш нь алдаагаад саадах таслаар бичихгүй тодорхойлох цэгээр бичдэг байгаа слайсинг дээр. За тодорхойлох цэгээр стат бичингууд эхлэх утга нь тэгээс за дараа нь дуусах утга нь 4 хүртэл 2 алхамтайгаар хэвлэхээр 12 2 гэд 4 гардггүй. Тэгэхээр энийг бол одоо жигсаалтны бас нэг онцлог гэж хэлж болно. Яагаад тэгэхээр дуусах утгасаа нэгээр бага утга хэвлж гардаг. За сөрөг индекс дээр бас яг энэ start stop ижилхэн байдаг. Одоо багш нь та бүхэн тайлбарлая. Гэхдээ энэ сөрөг утган дээр бичихтэй start stop хоёр нь байраас олчдөг. Хамгийн түрүүнд stop утгаа тавиад дараа нь start утгаа тавиад start утга нь хасах нэгээр бага байна. За одоо хэдүүлээ үзье. Хасах хав хүртэл элементийг хасах нэгээс 2 алхамтайгаар хэвлэе. За ажиллуулъя. Бас ялгаагүй. 12 4.5 гэсэн утгууд гарч байна. За байраа солиод хэвлэж үзье. За тэгэхээр утга гарахгүй байна тийм үү? Энэ хамгийн сүүлийн утган дээр. Тэгэхээр нэг өсөндөө дуусах утга нь урдаа, эхлэх утга нь хойноо тавигдана гэсэн үг. Тэгвэл хасах нэгээр бага утга бол орж ирдэг байх нь байна. За ингээд алхмын нэг болгочвол бүх элементүүд хэвлэгдэнэ гэсэн үг. За тэгтэл нэг зүйлийг анзаарах хэрэгтэй. Яг түрүүний stop утга хасах нэгээр буурж исэн шиг негатив индекс дээр start утга нь хасах нэгээр буурж энэ хасах нэг гэсэн аз гэсэн утга гарахгүй байгааг та бүхэн анзаараарай. За энийг бол slicing гэж хэлнэ гэсэн үг. Ер нь бол жигсаалт үүсгэхэд маш амархан. Одоо жишээлбэл би машин завдаг, машины change байлаа гэж бодоход эсвэл парам бичиж байгаа, web дээр парам бичиж байгаа хэрэглэгч байлаа гэж бодоход car гэж жигсаалт зарлаа, дөрвөлжин хатан дотор бичлээ. Таслаа тусгаарлаад элементүүдээ авчна. За эхний миний машин бол одоо мэдээж Америкаас оруулж ирдэг Jeep машин байж болно. За дараа нь Солонгосын Kia байж болно. За тэгээд Америк нэгдсэн улсын Ford байж болно. За дараа нь BMW байж болно. Сүүлийнх нь яг нь одоо Benz байж болно гэсэн үг. За ингээд эднүүсийгээ бид нэр print командаар хэвлэж болно. За дараа нь хэвлэгтээ бид нэр элементээр нь дастаж хэвлэж болно. Одоо зөвхөн одоо багш нь тэр миний одоо машинууд дуусаад зөвхөн Ford-оос BMW үлдсэн гэвэл 2-оос 4-р утгыг хэвлэжнэ гэсэн үг. За ингээд зөвхөн миний машинаас Ford BMW 2 л үлдсэн гэсэн үг. Бусд нь зарагдсан гэж ойлгвол ингэж хэвлэнэ гэсэн үг. За үргэлжлүүлээд лекс руу гаръя. За жигсаалт элемент тандах slicing хийх үйлдэлүүдийг багш нь тайлбарчлаа. Дөрөвний жигсаалт элементэд хандах үйлдэлийг slicing хийх үйлдэлийг range of index гэж хэлдэг. Индексийн хүрээ гэж хэлж болно. За давталт ашиглаж жигсаалттай төрөл бүрийн байдлаар хандаж ажиллаж болно гэсэн үг. За давталт ашигладагтай болохоор жигсаалтын элементүүдийг дотор нь бичээд for давталтанда for гэдэл хүрүүгээ бичээд x e нэгээд жигсаалтын нэрийг бичнэ. За ингэснээр жигсаалтын элементийн дагуу элементүүдийг давтаж хэвлэнэ. Тэгээд доор нь print command функцэн дотор x гэсэн утгаа оноогоод өгөө хэвлэнгүүд байцаа төмс лонг мөр унгааж хэвлсэн байна. За энэ бол for давталт хэдүүлээ өмнө үзсэн учраас энэ бол асуудалгүй хийчих боломжтой. За дараагийн слайдн дээр жигсаалтын дотор элемент байгаа хэсгийг бид нэр if гэсэн түлхүүрээр шалгах боломжтой. Тухайн элемент нь ямар утгатай болохыг одоо жишээлбэл тэмдэг төмөр утгууд байгааг шалгая гэвэл давхар ажилтан дотор тухайн шалгах утгаа бичээд өгнө. If гээд давхар ажилтан дотор шалгах утгаа бичигөөд энэ функцаа бичээд жигсаалтын нэрийг тавиад өгнө. Хэрвээ гэх юм бол энэхүү үр дүнд хүнсний ногооны жигсаалтад ловн байна гэсэн үр дүн хэвлэгдэнэ. За ийм үр дүн гарах нь байна. За энэ доор яг буруу үр дүнгээ гаргаад хэвлэлсэн байсан шүү. Залуусаа. Тэгэхээр ловн гэдэг маань 0 1 2 дугаар индекстэй элементийн утга нь ловн байна гэсэн үг. За жигсаалтны
хэд хэдэн элементийг индексээр сонгоё гэвэл яг түрүүн ярьсан шиг бол энэ дээр зааж байна. За жагсаалтын элементийг бол бид нэр солих бүрэн боломжтой. Одоо өгсөн та нарт жишээ харуулъя. Жагсаалтын одоо тэр K бол одоо бас зарагдахгүй байна тий. Манай одоо салооны нэр хүндийг унгаагаад байна. Машин борлуулалтын хүмүүс солонгос машин зарддаг юм уу танах асуугаад байна гэвэл car гээд нэгдүгээр индекстэй элементийн утгыг зааж өгөөд энэ дээр одоо дараагийн машины брэнд оруулж ирнэ. Ингээд Францын Fiat гэдэг брэндийг оруулж ирье гэсэн үг. Fiat-ийн утгыг Fiat-аар солиод хэвлэхээр үр дүн нь ингэж гарч ийнэ гэсэн үг. Fiat болоод солигдчихлоо. За тэгвэл дээрэс нь одоо багш нь түрүүн бас нэг зүйлийг дурдхай мартсан байна. Жигсаалт бол маш энгийн элемент. Маш энгийн. За тэгвэл одоо энийг түрүүний for давталтаар хэдүүлээ. Маш энгийнээр давтаад үзье. For z in car гэдэг машиныхаа нэрсийг хадгалсан жигсаалтын нэрээ бичиж өгөөд parent дотор нь z гэдэг хэвлэж. За ингээд хэвлэх юм бол ерөөсөө жигсаалт болгоод ингээд мөрөөр нь хэвлэж чинь. Жинхэнэ жигсаалт чинь бол дөрвөлжин хаалтан дотор ингэж хэвлэгддэг байгаа. For-оор хэвлэхээр ингэж харагдана гэсэн үг. За дараагийн слайд руу хэдүүлээ шилжээ. Дараагийн слайдн дээр юу байгаа вэ гэхээр жагсаалтын элементийг del гэсэн буюу delete гэсэн функцийн үйлдэлийн del гэсэн түлхүүр функцаар устгана гэсэн үг. За энэ хүү жишээн дээр list жагсаалтын list-ийн 2 дугаар элемент буюу chemistry гэсэн chemistry биш багш намдуурсан байна. Тэр 1997 гэсэн утгыг устгаж хэвлсэн байна. За эхлээд жагсаалтаа утгыг хэвлэнгүүт бүх утгууд нь 4 утгыг гараад дараа нь устгасныхаа дараа хэвлсэн чинь 97 гэсэн утга устгаж хэвлсэн байна. За дараа нь жагсаалтыг бол цэвэрлсэн байна. Цэвэрлэнэ гэдэг нь доторх элементүүдийг устгах гэсэн үг. Clear command-аар цэвэрлэх юм бол жагсаалт хоосроод үр дүн хэвлэгдсэн байгаа нь энэ дээр харагдаж байна. Гэхдээ жагсаалтыг хоослохдоо бид нэр жагсаалтын нэрээ бичээд ард нь цэг clear гэдэг функцаа бичиж өгнө гэсэн үг. За нэг ёсондоо одоо энэ үйлдэл дээр юу юу гэхээр цэг тавиад шууд clear функцаа бичээд өгнө. Car гээд clear бүр карта нээлээ хаалаа. За ингээд функц clear функц ажиллана. За ажиллууллаа. Доторх өгдлүүд нь цэвэрлэгдээд байхгүй болцсон гэсэн үг. Одоо энэний дараа шинээр бид нэр өгдлийг бичих боломжтой гэсэн үг. Car-ын 1-р индекс дээр за одоо юу гэдгийг те BMW-гээ биччихнэ. Ажиллуулад үзэх юм бол 1-р индекс дээр BMW орж ирнэ гэсэн үг. Энэ индексийн хүрээнээс хитэрсэн байна гэдэг одоо зааж шүү. Цэвэрлэгээ хийсэн учраас хэдүүлээ. Хөшүүлээ. За дараагийн жишээн дээр 2 жагсаалтын хооронд нь for давталт ашиглаад холбосон байна. Холбохдоо append функцийг ашиглаад хооронд нь холбохоор давталт ашиглаад холбонгууд өмнөх байсан list 1 жагсаалтын араас байцаа төмөссний араас нь list 2-ын ловын сонгон саримс нь залгадаад хэвлэгдэнэ гэсэн үг. За энэ бол зөвхөн залгадаж list 1-ийн араас list 2 утгууд нь холбогдсон байна гэсэн үг. Холбохын тулд append функцаар холбох бүрэн боломжтой. За эдгээр үйлдэлүүдийг бол өмнө таад үзсэн учраас багш нь товчоор дурдаад явъя. Len функцаар жагсаалтын уртыг олдог. Дотор нь нийт хэдэн элемент байгааг нь хэвлж гаргана гэсэн үг. Хэрвээ жагсаалтын элементүүдийг үржүүлэх юм бол жагсаалтын элементийг одоо хагас элементийг 4-өөр үржүүлэхэд утга нь 4 удаа үржигдээд дотроо давтал маягаар хэвлэгдэж гарна. За 3 гэсэн элементийн жагсаалт дотор байна уу гэдгийг шалгахыг бол энэ гэсэн түлхүүрээр шалгана. Байгаа бол төрөө гэсэн үр дүн гарнаа. За жагсаалтын функцууд дотор сонирхол татсан 4 функц байдаг. Түрүүн хэдүүлээ len функцаа үзлээ. Энэ бол жагсаалтын элементүүдийн тоог буцаадаг. Дараагийн 2 функц нь жагсаалтын max minimum гэсэн 2 утгыг буцаана гэсэн үг. Тэгэхээр max утга нь жагсаалтын хамгийн их утгыг буцаана. Minimum функц нь жагсаалтын хамгийн бага утгыг буцаана. List гэсэн энэ функц нь юу вэ гэхээр тухайн зүйлийг жагсаалт болгон хөрвүүлэхэд ашигладаг.
За тэгвэл жигсаалт гэж юу вэ? Багш яагаад жигсаалт гэж яриад байгаа юм бэ гэхээр дараах зүйлээр жигсаалтыг багш нь тайлбарлая. Жигсаалт бол массив төрлийн нэг ижлэн өгөгдлийн төрөл гэж багш нь та бүхэнд хэлсэн. Тэгвэл массив төрлийн ижлэн өгөгдөл юм бол жигсаалт гэдэг чинь өөрөө хүснэгт гэсэн үг. Массивыг англиар array гэдэг, монголоор орсоор массив гэдэг, монголоор хүснэгтэн өгөгдөл гэж хэлдэг. За тэгвэл энэ A гэсэн нэртэй энэ жигсаалтын элементүүд ийм утгууд байна гэж үзье. Тэгвэл бид нэр Excel дээр яаж хамгийн утгыг нь олдог вэ гэхээр тийм үү? Тэнцүү max гэх функцаа бичлээ. A1-ээс A6 гэж утгаа зааж өгөөд өөрийнхөө алтаа хаагаад дунд нь тодорхой цэгээ тавиад интэд дарахаар хамгийн утгыг нь олчдөг. За тэгвэл яг энэ үйлдэлийг бид нэр програм дээр ингэж хийдэг. Том A гэсэн элементтэй дөрөв утгуудаа өгнө. За тэгээд parent max A. Заажлуулъя. Үр дүн нь хамгийн их утга нь 434 гэж гарч байна. За яг энэ дөрв бол түрүүний Excel дээр тайлбарласан эднэртэй ижилхэн утгууд байна гэсэн үг. Тэгэхээр жигсаалт гэдэг маань хүснэгтэн өгөгдөлтөй нэг баг нь бүхий нэрлэгдсэн ийм өгөгдлийн төрлийг жигсаалт гэж хэлдэг юм байна шүү. Энэ массивтай ижилхэн байдаг юм байна гэж ойлгоход зүйтэй гэсэн үг. За дараагийн слайдуудаа үзье. За түрүү энийг багш нь үзсэн. За минимум үйлдэл бол амархан бохоо. Min функцаа бичээл хамгийн бага утгаа олчихно. Гэхдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Max утган дээр хэрвээ тэмдэгт мөр байх юм бол тэмдэгт мөрийн хамгийн их утгатай элементийг хэвлэнэ. Жишээлбэл C-ийг нэмэх Java, Python гэсэн гурван энэ жигсаалтныгийн утгыг нас хамгийн их нь Python хэвлэгдэнэ. Тооноос хамгийн их нь 700 хэвлэгдэнэ. Дараа нь энэ хоёр жигсаалтнаас хамгийн бага утга нь гэвэл C-ийн нэмэх нь хэвлэгдэнэ. Тооноос хамгийн бага нь 200 хэвлэгдэнэ гэсэн үг. За ингэж бол гардаг. Гэхдээ Python дээр бид нэр код бичихдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Python дээр бичих кодын хувьд хоёр элементийг хооронд нь араас нь задгуулад бичиж гэвэл list 1 гээд таслаа тавиад list 2 гэж бичээд тэнцвүүгийн тэмдгийн араас хоёр жигсаалтын элементийг таслаа тусгаарлаад бичээд өгчнө. Ингэснээр list 1, list 2-т энэхүү хоёр утга орж иж болж байна гэсэн үг. Python маань өөрөө сурахад амар, заахад амар, хэрэглэхэд амар, суулгахад амар. Тэгээд дээрэс нь элементүүд нь нээлттэй буюу 5 easy гэсэн юм англиар багтдаг бараамжлалын хэлний ганцхан төрөл шүү. Тэгэхээр хүн болгон сурах боломжтой. За дараагийн жишээн дээр энэ хөрвүүлт хийсэн байна. Тэр хөрвүүлт нь юу хийсэн бэ гэхээр багш нар харуулаад. Тэмдэгт мөрийг жигсаалт болгон хөрвүүлсэн байна. A гэсэн тэмдэгт мөр бүхий сайн байна уу гэсэн текстийг жигсаалт болгож хөрвүүлээд хэвлсэн чинь тэмдэгтүүдийн тоогоор хэвлсэн байна. Ингээд бас тэмдэгтүүдийн элементүүдийн жигсаалтын элемент болгоод утга болгож аваад хэвлсэн байна. За тэгээд жигсаалтын элементүүдийг та бүхэн маань дараа нь өөрсдөө гэртээ судалж үзээрэй. Би дагаад count буюу жигсаалтын элементүүдийг хэвлэдэг функц байгаа. Extend буюу жигсаалтын дарааллын агуулгыг нэмдэг байгаа. Дээрэс нь араас нь одоо нэмж холбож элемент холбож хэвлэнэ гэсэн үг нэмж. За индексийн дугаарыг хэвлэдэг функц байна. Индекс гээд жигсаалтын дутаг оруулдаг insert функц байна. За энэ функцийг ашиглахтаа болохоор индексийн дугаар болон оруулах элементээ зааж өгдөг pop үйлдэл байна. За энэ бол бас сориг дээр ирдэг. Pop үйлдэл маань хамгийн сүүлийн элементийг устгадаг remove функц байна. За энэ функцаар сонгосон элементийн жигсаалтыг хасдаг байгаа. Reverse функцаар жигсаалтын элементийг байршлын сольж эхлэлийн төгсгөлийн эхлэлд нь тавьдаг юм функц байж гэн. За sort функцаар бид нэр жигсаалтын утгыг ихээс нь бага руу нь ирэмлэх боломжтой гэсэн үг. За харин top байвал ихээс нь бага руу нь багаас нь их рүү ч юм уу тийм үү. За харин тэмдэгт мөрөв байвал цагаан толгойн дарааллын дагуу ирмэлнэ гэсэн үг. За эдгээрийг та бүхэн маань нэмээд судалчих учраас багш нь дараагийн сэдв рүү оръё.
тэмдэг төмөр рүү оръё. За тэмдэг төмөр бол одоо програмчлалын хэлний хамгийн чухал хэсгүүдийн нэг байгаа. За яагаад чухал хэсэг вэ гэж хэлээд байгаа юм бэ гэхээр өгөгдлийн үндсэн төрлүүдийн нэг. Тэмдэг төмөр маань хамгийн энгийнээр ойлгох юм бол тоо тэмдэгтүүдийн цувааг хэлж байгаа. Нэг өсөндөө өгүүлбэрүүдийг хэлнэ гэсэн үг. Тэмдэг төмөр маань түрүүний ярьсан жагсаалттай ижилхэн индексээр дугаарлагддаг. За одоо жишээлбэл багш нь та бүхэн тайлбарлая. За docs-ийн хувьсгчид тэмдэг төмөр утгыг онооё. Hello doc гэдэг утгыг оноох юм бол энэ маань H маань тэгээс эхэлнэ. E маань 1, 2L маань 2, 3, O маань 4, хоосон зай маань 5, D маань 6, O маань 7, G маань 8 гэсэн үг. За ингээд одоо энийг бид нэр хэвлэхтэй dog гэд дөрвөлжин хатан дотор 7 дугаар индексээ өгөх юм бол O гэсэн утга хэвлэгдэж байна. За би тэгвэл зөвхөн dog гэдгийг хэвлэе. 6-аас 7-гээ тавиад 8 гэх юм бол dog гэсэн үг дүн гарна. За 8-аас хэтрүүлээ бичих юм бол 9-гээ бичих юм бол dog гэсэн үг маань гарна гэсэн үг. За энэ маань тэмдэг төмөр маань slicing буюу нөгөө дасгах үйлдэл дээр ажиллаж байна гэсэн үг. За 0-оос дүүгүүд бүтэн өгүүлбэрээ оруулаад 9 хүртэл хэвлэхдээ 2 алхамтайгаар үг нь хэвлээрээ гэвэл HLODG гэж хэвлэгдэнэ. 3 алхамтайгаар хэвлэгээвэл HLD гэж хэвлэгдэнэ гэсэн үг. За ингэж бол тэмдэг төмөрөн дээр индексээр хандах боломжтой. За тэмдэг төмөрийг бол дан хашлан тийм үү давхар хашланд бичиж өгдөг. За хувьсгчид олон мөр утга оноохоор болвол шүлэг бичиж өгөхөөр болвол 3 давхар хашлтан дотор оноож өгч бас болно гэсэн үг. Дан олон давхар хашланд бичснээр ямар ч ялгаа байхгүй, харин олон мөр өгүүлбэр шүлгүүдийг 3 давхар хашлтанд бичих боломжтой байдаг. За индексийг бол багш нь түрүү ярьсан. За индекс нь бас сөрөг эерэг индекс гэж байдаг. Яг түрүүнийхтэй ижилхэн эерэг индекс нь бол багш нь түрүү хэлсэн. Одоо сөрөг индекс нь бол араасаа дугаарлагдана. Араасаа дугаарлагдахаар хамгийн арийнх нь яах нь вэ? Хасах 1 болно, уртных нь хасах 9 болно, тийм үү? Ингээд хасах 8, хасах 7, хасах 6, хасах 5, хасах 4, хасах 3, хасах 2, хасах 1 болно. Гэвч хасах 1 маань G болно, хасах 2 маань O, хасах 3 маань D гээд хасах 9 нь H болно. Энийг бол негатив индекс гэж хэлнэ. Өмнөх нь зүгээр индекс гэж нэрлэнэ. За ингэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр та хэд маань үдсэн учраас багш нь ингээд товч яриа явж байгаа шүү. Тэрнээс биш шинээр үдчихсэн оюутууд байсан бол нэг нэгэнгүү эхнээс нь ярих байлаа. За тэмдэг төмөрөн дээр түрүүн үйлдэлүүдийг хийсэн. За тэмдэг төмөрөн дээр бас тухайн тэмдэг төмөрийг хэлбэржүүлдэг операторууд байгаа. Жишээлбэл энэхүү жишээн дээр print функцэн дотор my name is процент буюу хувиа тавиад s буюу тэмдэг төмөрийг илэрхийлж байгаа нэг үйлдэл бай. Процент s-тэй. Дараа нь and гээд weight is гээд and d гээд kg гээд тэмдэг тавьж өгсөн байна. Энэ дээр юу юусэн бэ гэхээр энэ my name is гэгэнтгийн араас нэр нь гарч ирнэ. Энэ тэмдэг төмөр учраас s хувь s-ийг тавьж байна. Арийнх нь килограммын өмнө хувь d тавьдаг нь процент d тавьдаг нь d гэдэг маань десимал 10-ын тоо байгаа. Ингээд холбож өгж байгаа энэ үйлдэл нь хувиар тавиад ард нь заара гэдэг маань тэмдэг төмөр my name-ийн араас хэвлэгдээд 21 гэдэг маань килограмм дээр тавигдсан байж. За энэ өгүүлбэр маань бүтнээрээ my name is Zara and weight is 21 килограмм гэж гарсан байна те. kg. За ингээд тэмдэг төмөрөн дээр ажилладаг энэ тэмдэгтийн хэлбэржүүлэлтийн утгууд байдаг. CSIDUOX, том X, E, том E, F, G, том G гэдэг. Эдгээрийг та бүхэн маань өөртөө судлаарай. Сорил дээр маань эдгээр маань мэдээж олж таарай. За дараагийн мөрийг бас та бүхэн маань судлаад үзээрэй. Тэмдэг мөр дээр ажилладаг энэ үйлдэлүүд байгаа. Бас би дааж унших
зайлшгүй шаардлагатай өгөгдлүүд байна. За дараа нь тэмдэгт мөрийн үйлдэлүүдийг strip командаар хооронд нь дасалж бас болдог. За тэгвэл strip команд нь бидний хэл сурснаар хоосон зайг текстийн эхлэл болон төгсгөлд авсан байвал strip нь тухайн тэр хоосон зайг устгах боломжтой гэсэн үг. Нэгсэндээ strip командаар энэ эхлэл төгсгөлд байгаа хоосон зайг устгаад зүгээр тухайн текстийг хэвлэх боломжтой. За мөн capitalize функцаар тэмдэгт мөрийн эхний үсгийг томруулах боломжтой. Center функцаар тэмдэгт мөрийн урд болон ард тэмдэгт нэмэх боломжтой. За count функцаар тэмдэгт мөрийг тоолно. Decode функцаар тэмдэгт мөрийг кодчилж анхны кодч руу хөрвүүлэх боломжтой. Encode функцаар тэмдэгт мөрийн кодчилсан хувилбарыг буцаах боломжтой. End switch функцаар тэмдэгт мөрийн дагууртай эсгийг тодорхойлох боломжтой. Expand tabs гэсэн функцаар мөрөнд таабуудын зайг нэмэх боломжтой. За таабууд стандартаар бол 4-өөс 8 тэмдэгт байдаг. 4-өөс 8 тэмдэгтийн хооронд бол хэлбэрчүүлтийг хийх бүрэн боломжтой. Энэ хүү жишээнүүдийг бол энэ дээр бол тайлбарсан байна. Та бүхэн маань жишээнүүдээ өөрсдөө үзээд яваарай. Манай слайд маань 56 хуудастай учраас багш нь ингэж алгасахгүй болохгүй гэсэн үг. За тэмдэгт мөрөөс өгөгдөл хаяг бол find функцаар хайна. Гэхдээ хайхтай энэ str гэж байгаа тэмдэгт мөрөө өгүүлбэрээ бичиж өгнө. Дараа нь эхлэх индексийн дугаараа begin гэдгийг big тэнцүү гэдгийн араас индексийн дугаараа тавьж өгнө. За big гэдэг нь begin буюу эхлэх байршлыг зааж өгнө. За дараа нь дуусах байршлаа зааж өгнө. Ингээд тэмдэгт мөрөн дотроос индексээр утгыг хайх боломжтой гэсэн үг. За дараа нь индексийн дугаарыг буцаах боломжтой. За дараа нь is all num функц байна. Дотор нь хүсэг тоон тэмдэгтээс бүрдэх эсхийг шалгах боломжтой тэмдэгт мөрийг. За is alpha функц байна. Зөвхөн цагаан толгойн тэмдэгтээс бүрдэх эсхийг шалгах боломжтой. Is digit. За зөвхөн тооноос бүрдсэн эсхийг шалгах боломжтой. Is lava функц байна. За энэ маань яг нь тэмдэгт мөрийг жижиг үсгээс тогтсон эсхийг шалгана. Is numeric байна. За энэ маань Unicode-ны тоон тэмдэгтээс бүрдсэн эсхийг шалгана. Is space байна. Хоосон зай хэр байгааг, хэдэн ширхэг байгааг шалгах боломжтой гэсэн үг. Дараа нь is title функц. Тэмдэгт мөрийн бүх үсэг том үсгээр гэсэн эсхийг шалгана. Is upper функцаар тэмдэгт мөрийн бүх үгийг том үсгээр бичнэ. За join функцаар тэмдэгт мөрийн хооронд нь холбоно. Then функцаар тэмдэгт мөрийн уртыг буцаана. Нийт хэдэн тэмдэгт мөр байгааг тоолно. За одоо жишээлбэл энэ log гэдэг тэмдэгт мөрийн утгыг print дотор функцэн дотроо len гэдэг log гэдэг нэрээр биччихнэ. Тэмдэгт мөрийн за тэгэнгүүт 9 тэмдэгтээс бүрдсэн байна гэдгийг нь буцаах нь байна. Дунд нь хоосон зай аваад ард нь тоо бичих юм бол 12 тэмдэгттэй болохыг зааж өгнө. За ljust функцаар тэмдэгт мөрийн нийт элементийн тоог хасан элементийн тоогоос их өгдсөн тоог одоо тэмдэгтээр дүүргэнэ. За lava функцаар бүх үсгийг жижиг үсэг болгож хөврүүлнэ. Strip функцаар тэмдэгт мөрийн эхний заасан тэмдэгтүүдийг хасна. Make trans функцаар тэмдэгт мөр болон тэмдэгтийн өгдсөн ижил урттай тэмдэгтийн утгууд болон тэмдэгт мөрөөр сольдог юм үйлдэлийг хийн. За эдгээрээ та бүхэн маань өөрсдөө бие дааж уншаад судалж ажиллуулж үзээрэй. Сорил дээр ирэх нь бол гарцаагүй. За дараа нь max minimum функцаар түрүүнийхтэй ижилхэн тэмдэгт мөрийн хамгийн их хамгийн бага утгыг нь олно. Хамгийн утга гэдэг маань тэмдэгт мөрийн AS Z руу дараалсан хамгийн их байршлын утга. Минимум нь хамгийн бага AS Z-ийн хооронд A руу төгсөн хамгийн бага ирэмттэй тэмдэгтийг буцаана. Replace функцаар тэмдэгт мөрийн хооронд нь солино. Тийм утгуудын солино. rfind функцаар тэмдэгт мөрөөс хайлт хийн. Гэхдээ индексийн дагуу эхлэх төгс утгын зааж өгөө хайлт хийн.
R индекс функцаар тэмдэгт мөрийн өгөгдсөн хайлтыг хийж олдсон элементийн индексийг буцаадаг. R-just функцаар элементийн тоог хасч элементийн тооноос их өгөгдсөн утгыг тэмдэгтээр дүүргэж хийн. За R-strip функцаар тэмдэгт мөрийн хоосон зай болон өгөгдсөн тэмдэгт мөрийн төсөөлөөс арилгаж бичнэ гэсэн үг. За split функцаар тэмдэгт мөрийн бүх үгийн чагсаалт болгон хэвлэнэ. Split lines функцаар тэмдэгт мөрийн бүх үгийг ард нь мөр унгааж хэвлэнэ. Stars with функцаар тухайн тэмдэгтүүдийг олоод үнэн утга буцааж заасан хязгаарлах элементэд тэмдэгт байгаа эсхийг шалгана. Strip функцаар тэмдэгт мөрийг ихтэй төслөөс нь арилгаж тухайн утгыг буцаана. Swap case функцаар тэмдэгт мөрийн үсгийг том жижиг үсгээр солино. Title функцаар үг бүрийг том үсгээр эхэлж үлдсэн хэсэг нь жижиг үсгээр бичигдэнэ. За upper функцаар жижиг үсгийг том үсэг болгож буцаана. ZP функцаар зүүн талаас буюу мөрний ихнээс тэг тэмдэг бүхий анхны тэмдэгт мөрийг нийт тэмдэгтийн өргөн хүртэл буцаагаад хэвлэнэ. За is decimal функцаар тэмдэгт мөр дотор байгаа бүхэл тооноос бүрдэх хэсгийг нь шалгана. Slicing функцаар тэмдэгт мөрийн нөгөө түрүүний хэлдэг шиг эхлээс төгсгөлийн утгыг зааж өгөөд алхамаар дастаж хэвлэнэ гэсэн үг. За ингээ өнөөдрийн лекцээр Python програмчлалын хэлний хамгийн чухал ойлголтууд болох чагсаалт буюу листийн тухай үзлээ. Лист бол машингийн хэрэглэгддэг дөрвөлжин хаалтан дотор өгдлүүдийг бичээд таслаад тусгаарлаж бичдэг юм өгдлийн төрөл байгаа. Харин дараагийн үздсэн сэдв маань тэмдэгт мөр байлаа. Тэмдэгт мөр бол ерөөсөө маш том салбар. Энэ тэмдэгт мөрийг юунд ашигладаг вэ гэдгийг ерөнхийдөө програмыг бичиж байгаа одоо зааж байгаа багш нар буруу заачаад байдаг. Ерөнхийдөө яг юунд ашигладаг вэ гэхээр бидний бичсэн өгүүлбэр дундаас өгөгдлийг хайж олох. Тэр өгөгдлүүдийг тэмдэгтүүдийг томруулах, жижигрүүлэх. За бидний нөгөө Facebook руугаа орохдоо бичсэн пассворд байна шүү дээ. Нууц үгнүүд дотор энгийн тэмдэгт байна уу, тусгай тэмдэгт байна уу, тоо байна уу гэдгийг шалгах. Таны бичсэн нууц үгчин хэр хүчтэй буюу одоо энгийн хүмүүс таах боломжтой эсхийн шалгах. Эдгээр үйлдэлүүд дээр тэмдэгт мөрийн үйлдэлүүд ашигладаг. За одоо дараа нь хиймэл оюухан ингээд төгссөн өнөө үед болохоор миний хэлж байгааг шууд тэмдэгт мөр болгоод бичиж аваад Word дээр ч юм уу ямар нэгэн зүйл дээр текст болгож шивжээвэл энэ бол миний хэлсэн дуу авиг тэмдэгт мөр болгож хөрвүүлж байгаа үйлдэл. За энэ үйлдэл маань аль хэдийн англи хэлэн дээр бол бүрэн хэрэгжээд эхэлсэн байгаа. Одоодохгүй монгол хэл рүү орно гэж багш нь найдаж байна. Тэгэхээр бид нар бол тэмдэгт мөрийг бол ашиглаж төрөл бүрийн өгүүлбэр дээр тооцоол хийнэ гэсэн үг. Дунд нь байгаа үсгийг устгаж болно, томруулж болно, үгийг хайж болно. Тийм үү? Энэ үйлдэлүүдийг хянах боломжтой. За ингээ өнөөдрийн лекцэнд та бүхэн анхааралтай хандуулсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Багш нь одоо эртний мэдээлэлээ татж аваад байнга өдөр болгон байршуулж байгаа. Ерөнхийдөө бол нийт хичээлийн лекцний 40%